За бид өмнөх видео хичээлүүдээр дэлхийн 1-р дайны төгсгөлийн тулалдаанууд 1918 оны сүүлэр болж өнгөрсөн талаар үзсэн мэлээ. Тэгэхээр ингээд 1919 он болоход инх тайвны гэрээний их нөхцлүүдийг ярьж тохирох цаг болсон байсан. За энэ хэлэлцээр нь бол Парисын инхийн хэлэлцээр байсан юм. Энэхүү хэлэлцээрийг хийх хуралдаанд дайнд оролцсон бүхий л томоохон хүчнүүдийн төлөөлөл оролцсон ч гэсэн инхийн гэрээний үндсэн нөхцлүүдийг мэдээж дайнд ялсан талаас нь тулгасан байгаа юм. Харин дайнд ялагч томоохон улсуудыг удирдах байсан гол хүмүүсийг та бүхэн энэ зурган дээр харж байна. Энэ ирчүүд бол Их Британий ерөнхий сайд Ллойд Жорж, Италийн ерөнхий сайд Витторио Орландо, Францын ерөнхий сайд Жорж Клеменсо мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Вудро Вилсон нар юм. За энэ хүмүүс хэлэлцээрт ирэхдээ бүгд л инхийн гэрээ ямар байх ёстой талаар нэлээд их өөр үзэл бодолтой эрсгэлсэн. За бид өмнө нь ерөнхийлөгч Вудро Вилсоны 14 зүйл саналын тухай үзсэн. Тэгэхээр энэ санал нь нэлээд идеалист шинжтэй дэлхий дахинд ардчлалыг хөгжүүлэх боломж бий болгох гэсэн ард түмэн өөрийн хувь заяагаар шийдэх тухай мөн бие даан шийдвэрлэх чөлөөт худалдааг бий болгох дэлхийн 1-р дайн шиг зүйл дахин болохоос сэргийлж үндэсний лигийг байгуулах гэх мэт санааг агуулсан байсан. Гэтэл хэлэлцээрт оролцогч Европын улсуудын төлөөлөл тийм идеалист төсөөлөлтэй байгаагүй. Харин Америк мэдээж дайнд гар цохрол амссан ч өөрийн орны эрэгтэйчүүдийн нэлээд тодорхой хувийг дайнд алдсан Франц улсын хувьд бол өөр байсан ба. Нөгөө аимшигтай баруун фронтын тулдаан Францын газар нутаг дээр болж байсан. Тэгэхээр тэд Герман улсыг хийсэн зүйлийнхээ төлөөсөө төлөх ёстой гэдэг хатуу байр суурьтай байсан ба. Ингээд Парисын инхийн хэлэлцээрийн хүрээнд нэлээд хэдэн гэрээ хийгдсэн ч хамгийн их хүмүүсийн анхаарлыг татдаг алдартай гэрээ нь бол Версалийн гэрээ юм. Учир нь энэ гэрээгээр Германтай холбоотой асуудлуудыг тусгасан байгаа. Версалийн гэрээ. Олон хүн энэ гэрээгээр Герман улсыг маш их хэмжээгээр дорд үзэж гутамшигтай байдалд оруулснаар Гитлер мэтийн хүн засгийн эрхэнд гарах боломжийг олгож хожим нь дэлхийн 2-р дайн гарах болсон шалтгаануудын нэг нь болсон хэмээн буруутгадаг. Тэгэхээр Версалийн гэрээ нь Германтай байгуулсан гэрээлтэй цаашлаад бол Австри-Унгар, Османы эзэнт гүрэн гээд хэд хэдэн улсуудтай гэрээ байгуулсан байна. За тэгэхээр Версалийн гэрээнд хэд хэдэн тодорхой заалт орсон. Эхнийх нь бол ерөнхийдөө Францчуудын санаачлагаар гарсан Герман улсыг дайн өдүүлсэн буруутанд тооцсон заалт. За дайны буруутан гэд энд бичжээ. Тэгэхээр Герман улсыг дайн өдүүлсэн буруутан гэж тооцох болсон гол шалтгаан нь 1914 оны 7-р сарын сүүл 8-р сарын эхээр Герман улс эхлээд Орост дараа нь Францад дайн зарлаж улмаар Бельгийг эзлэн авахд ердөө л хэдхэн хоног зарцуулсан баг. Үүнээс харахад Герман улс тодорхой өдөөн хатгалаггүйгээр зөвхөн Орос цэргээ хөдлөгснөөс болоод дайн зарласан нь Герман улс дайн хийхэд бэлтгэлтэй дайн хийхийг хүсч байсныг харуулж байгаа юм. Гэхдээ энэ заалтыг хэтэрхий хатууцсан гэж үздэг хэсэг нь Герман улс магадгүй дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг өргөжүүлэхэд нөлөө үзүүлсэн байж болно. Гэхдээ анх дайн өдүүлээгүй шүү гэж маргадаг. За Австри-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтааж Франц Фердинанд алагдсан үүнд сербчүүдийн тодорхой оролцоо байсан нүнэн. Гэтэл Австри-Унгарын эзэнт гүрэн энэ байдалд маш тулган шаарсан шийдвэр гаргаж гин буруутай этгээдүүдийг нэн даруй гаргаж өгөө. Эс бөгөөс бид дайн зарлана гэж шаардсан байна. За ер нь бол Австри-Унгарчууд дайн зарлахад бэлэнч байсан. Тэгээд ч удалгүй 1914 оны 7-р сард дайн зарласан. Гэтэл бүс нутгийн хэмжээнд өрнөд дуусчих гэсэн энэхүү зөрчилд хөндлөнгөөс Орос улс оролцож цэргээ хөдөлгөж эхэлсэн. За ингэснээр тэд Герман улсад дайнд оролцох халдан довтлох шалтгийг нь гаргаад өгчихсөн. Гэх мэтээр аль талаас мэтгэлцэх үндслүүд байсан. Тэгсэн ч гэсэн эцсийн дүндээ Версалийн гэрээгээр дайн өдүүлсэн албан ёсны бурууг Герман улсад тогсон байна. За эхний заалт нь ийм байгаа учраас хоёр дахь заалт буюу дайны хохирлыг нөхөн төлөвлөх заалт бол үнэс урган гарч ирж байгаа. За Германд дайны нөхөн төлбөр оногдуулав гэдэг. За бичээлдээ. За энэ нэгэсэндээ Герман улс дайн өдүүлсэн буруутнаар тогтоогдсон учраас холбоотны хүчний улсуудын эдийн засагт дайнаас болж учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой гэсэн үг. Гэхдээ нөхөн төлбөрийг зөвхөн мөнгөн тэмдэгтэр тогтоогоогүй харин алт болон ашигт малтмалаар тогтоосон байна. Тэгэхээр нэлээд барьцтай нөхөн төлбөр байх нь. За энэ нөхөн төлбөрийн асуудал их сонирхолтой л доо. Тэгэхээр зарим хүмүүс энэ нөхөн төлбөр нь дорой туулах зорилготой байсан. Үүнийг төлснөөр Германы эдийн засаг муудаж доройтсон гэдгэлтэй. Гэхдээ
одоо энэ нөхөн төлбөрийн хэмжээ нь бол 2013 оны ханшаар тооцож үзэх юм бол 400 тэрбум ам.доллар орчим байсан. Мэдээж энэ бол их мөнгө боловч Герман шиг боломжийн эдийн засагтай улсын хувьд бол хэдий дайнаас болж доройтсон байсан ч гэсэн төлжих боломжтой тоо. Төлбөрийн тоо хэмжээндээ биш эдийн засгийн хөгжлийг нь бол саруулсанд асуудал нь байж мэдэх юм гэж үздэг. Гэхдээ гол асуудал нь Германы ард түмнийг ичхүүртэй байдалд оруулсан явдал. Германы үе үеийн хүмүүс магадгүй 10, 20, 30 жилийн дараа ч гэсэн дэлхийн 1-р дайнтай ямар ч хамаагүй байсан ч түүний нөхөн төлбөрийг холбоотнуудад төлсөөр байх болно шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо асуудлын гол нь эдийн засгийн дарамтаас гадна ёс суртахууны дарамт байсан гэж үздэг. Гэхдээ Герман улс дайны нөхөн төлбөрийг бол ердөө л 10 жилийн турш төлсөн бөгөөд одоо нийт дүндээ 1920 оны ханшаар бол 5 тэрбум доллар буюу 2013 оны ханшаар 60 тэрбум доллартай төнцөх одоо төлөлт хийсэн байгаа. Дайны нөхөн төлбөрөөс гадна одоо нэг чухал зүйл байсан нь бол холбоотнууд ирээдүйд Герман улсад дахин байлдахыг хүсэхгүй байсан явдал. За сонирхолтой нь магадгүй энэ гэрээний хатуу залтууд нь ирээдүйд Гитлерийг төрийн эрхэнд гаргаж шин дайн өдөөх шалтгаан болсон байж мэдэх юм л да. За ингээд дахин дайн гарахгүй тул Германы айрам цэргийн тоог бол 100 мянга байхаар хязгаар тогтоосон. Энэ бол үнэхээр бага тоолтой. Зарим толдоонд бол 400-аас 500 мянган цэрэг оролцох үе байдаг тий. 100 мянга гэдэг бол бараг л одоо цагдаагийн тоо юм уу да. Айрамч гэж яавч одоо хэлж болохгүй. Тэгэхээр үүнээс гадна тэд шумбагч, хөлөг онгоц, их буу, сүнөгч онгоц, тулдааны хөлөг онгоц гэд одоо хүнд зэр зэвсэглэл одоо хэрэглэхийг хориглосон байна. Тэгэхээр бүр ч одоо айрам гэх юмгүй болж байгаа зү. За ингэснээр тэд ирээдүйд ямар ч одоо Германы эзлэн түрэмгийл гарахгүй гэж найдаж байсан. Үүнээс гадна тэд Герман улсын газар нутгаас одоо салган авсан. Польш бол тэр жигтэй одоо Германы эзэнт гүрнээс таслан байгуулагдсан байна. За энд харж байгаачлан Польшийг одоо энэ хэсэгт байгуулснаар Германыг хоёр хэсэгт хуваачгаж байгаа юм л да. Ингээд өмнөд Прус Германы газар нутаг хэвээр боловч одоо энд тусгаар байгаа. За үүнээс гадна одоо Герман Эльзас, Лорены одоо мужаа Францад алдсан. За өмнө нь Герман энэ ашигт малтмалаар баялаг нутгийг 1871 онд Франц Пруссийн дайны үед одоо Францаас булан эзэлсэн бөгөөд Франц энэ мужаа дуртай буцааж авсан байна. За бараг Герман улс Францтай дайцсан шалтгааны нэг нь уг нь Франц энэ нутгаа буцааж авах гэж тэдэнтэй дайдаж магадгүй гэж бодсонтой холбоотой байсан. За үүгээр тогтсонгүй тэр энэ гэрээгээр Герман улс колониудаа алдсан. За үнэн дээр Герман улс нь бол Их Британи ч юм уу одоо эсвэл ядарч Франц шиг том эзэнт гүрэн байгаагүй. Ингээд 1871 онд шинээр үүсгэн байгуулагдсан улс байсан ч бас ч гэж эзэнт гүрэн байсан юм шүү. Ингээд Герман улс нь бол Африкийн баруун өмнөд хэсэгт мөн Африк төв даяар одоо энд тэндгүй бас номхон далайн бүсэд тэр ч бодгоод бүр Хятадд ч гэсэн өөрийн колонитой байсан. Ингээд эдгээр бүх колониуд нь холбоотнуудын мэдэлд очсон байгаа. Ерөнхийд нь Версалийн гэрээг одоо дүгнээд үзэх юм бол бараг л Германы тухай л одоо гэрээ байсан бөгөөд улс үндэстнийх нь хувьд гутаанд оромжилсан заалтуудтай байсан нь дараагийн хэдэн 10 жилийн дотор Германд хит үнцэрхэг үзэл газар авах гол шалтгаан болсон. Гэхдээ Версалийн гэрээний нэг ололттой тал нь бол Вудро Вилсоны хувьд үндэстний лигийг байгуулж чадсан явдал байна. За энд нь одоо үндэстний лиг гэд бичээлтэй. Версалийн гэрээний нэг ололттой тал нь Вудро Вилсоны хувьд бол үндэстний лигийг байгуулж чадсан явдал. За гэхдээ хамгийн инээдтэй нь бол Америкийн нэгдсэн улс өөрөө энэ гэрээг сойрхон батлаагүй явдал. Учир нь тэд олон улсын иймэрхүү байгууллагуудыг байгуулахад үл итгэн хандаж байсан. Үүнээс гадна улс орнуудад өөрийн хувь заяагаа одоо шийдвэрлэх боломж өгүүлгүй нэг эзэнт гүрнээс нөгөө эзэнт гүрний мэдэл шилжүүлэн газар нутгийг нь хувааж байсныг ч гэсэн бас дэмжихгүй байсан. За ийм учраас Америкийн нэгдсэн улс энэ гэрээнд гарын хэсэг зурж батлаагүй ч Версалийн гэрээн бол цаашдын маш их үр нөлөөг үзүүлсэн байгаа. Ялангуяа Герман улсын хувьд бол үүнээс гадна бол Версалийн гэрээг бусад төвийн хүчний улсуудтай бас байгуулсан. За би бусад улсуудын хувь заяа ялангуяа Османы эзэнт гүрний хувь заяа хэрхэн хэрэгсэнийг энд ярихгүй магадгүй энэ нь одоо тусгай бүтэн хичээлийн сэдв байж болох юм. За энэ гэрээ нь Австри-Унгарын эзэнт гүрэнд бол томоохон нөлөө үзүүлсэн. Эзэнт гүрэнч биш одоо бүр хит хитэн улс болгон хувааж орхисон байгаа. Юуны өмнө Австрийг бие даасан тусгаар улс болгосон. Германыг ямар нэг байдлаар Австритай нийлхийг бас гэрээгээр хориглосон байгаа.
Гэтэл Австри бол герман хэлтэй улс шүү дээ. За дээр нь одоо Унгар байна. Бас одоо тусгаар улс болсон. Мөн Чехословак гэж шинэ улс байгуулагдсан. Мөн Югослав улс байгуулагдсан. За ингээд дэлхийн 1-р дайны өмнө одоо өмнөд славчуудын тусгаар улс байгуулагдсан. Тэмүүлэл биелэлээ олж Босни, Серб, Хорват, Словен зэрэг одоо улсуудыг Австри-Унгарын эзэнт улсаас нь салган тусгаар тогтнуулсан байна. Ингэснээр ерөнхийдөө Европын шинэ газрын зураг зурагдсан. За жишээлхэд зүүн Европын энэ хэдэн улс гэхэд бол хуучин Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч өөрийн тусгаар тогтнолоо зарлах боломжтой болсон. Мэдээж одоо заримынхын хувьд бол энэ тусгаар тогтнол удаан байгаагүй, удалгүй зөвлөлт холбоот улсын дагуул бүгд найрамд улс болон хувирсан. Гэхдээ л одоо Европын газрын зураг Парисын энхэн хилэлцээр Версалийн гэрээ, Оросын эзэнт гүрний мөхөл болон дэлхийн 1-р дайнаас үүдэн гарсан бусад гэрээ хилцээрүүдээр үндсээрээ өөрчлөгдсөн юм а.